гал өгнүүд байдаг шүү дээ. Тийм олон комент байдаг ч гэсэн бүгдээрээ амин уншдаг. Нэр бицэн хүмүүсээс нь сонгоод билүү гэнэ. За манай гигэнэ ажил гараад явчихлаа. Тэгэхээр бит хоёр үргэлжлүүлж угаасаа миний уншсан хэсгийг л үлдсэн байсан болохоор миний уншсан хэсгийг харчаа. Тэгээд төгсгөөд болчихно. За тэгэхээр миний уншсан хэсэг дээр болохоор яг ингээд сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар гэдэг байгаа. Тэрэн дээр ингээд ямар хэдүүлэнд нь бас боломж одоо тэрийг ур чадвараа сайжруулах ямар боломж байдаг вэ талаар ерөнхийдөө гарсан гэж би сая яг бодлоо. Уншсан юмнуудаа эргцүүлээд бодчихсон чинь. Тэгээд эхнийх нь болохоор яг ингээд гэр бүлээс ямар нөлөө бидний ингээд тэр ур чадвар дээр гард юм бэ талаар байсан байхгүй юу. Тэнгүүд ерөнхийдөө бол хамгийн баг ихний өгүүлбэр нь бол ингээ гэр бүл гэдэг нь бид нар ингээ хамгийн анхны сургуулаа тэнд бидний ингээд хүн болох ингээд хамгийн чухал чадваруудаа сурч идэг. Бидний хүмүүжэлд тэгээ хэдүүлэн хин яг ингээ сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварт аягүй чухал нөлөөтэй сургуулаа гэд гарчсан. Тэнгүүтээ эцэг их ингээд хүүхдийн сэтгэл хөдлөлийг үл тоох ч гэдэм үү. Тэнгүүтээ тэр үйлдэлүүд нь ингээд дахин давтагдаад ах юм бол хүүхэд нь өөрийгөө ингээд миний мэдэрч байгаа ингээд хинт ч хамаагүй юм байна. Би ямар ч ингээд хэрэгцээгүй одоо хүн юм байна ч юм уу. Тиймэрхүү мэдрэмжийг ингээд хүүхэд авсараад өөрийнхөө одоо нөгөө өөрийгөө харах өнцөг нь бас тийм болоод ингээд өссөн байдаг. Сэргээрээ хүүхдээ ингээд айгүй тоогоод ойлгоод ингээ миний хүүхэд юу мэдэрч инээсээс ингээд яг тэрийг ингээд хоорондоо ярилцаад ч гэх юм уу те. Тэрэнд нь ач холбогдол өгөх юм бол хүүхэд нь бас ингээд яг би чинь чухал хүн шүү. Би ингээд миний мэдэрч байгаа чухал би ингээд тэрийг ядж л өөрийнхөө юу мэдэрч байгааг мэддэг болчих. Мэдрэмжээ ялгаж сурна мэднэ. Тэнгүүтээ тэрийг өөрөө ойлгож чадна. Хүнийг ойлгох гэж гэсэн яг ингээд түрүүний та хоёрын яриадсан юмнуудыг яг ингээд хамгийн анхаан сурдаг вэ гэхээр яг гэр бүлд сурч эхэлдэг талаар гарч ирсэн. Тэнгүүтээ жаахан сандраад шүү. Энэ хоёулах нь болохоор амар юм интимэт гэж байгаа. Амар тийм. Тэгээд эцэг эхийн нөгөө хүүхдтэйгээ ингээд эцэг их байх нь өөрөө юм нэг 2 3 янз байдаг гэж гарч ирсэн байхгүй. Тэнгүүд эхнийх нь болохоор хүүхдийнхээ ингээд сэтгэл хөдлөлийг нь үл ошоодог эцэг их. Үл ошоодог эцэг их байснараа хүүхд нь ингээд өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ хүнд илэрхийлэхдээ тэрийг ойлгохдоо бас ингээд айгүй хэцүү тийм хүүхэд өсдөг. Эцэг хин үл ошооснороо хоёр дахь нь болохоор зүгээр л ямар ч оролцоогүй. Хүүхэд нь тэнд ингээд хэцүү байна уу эсвэл хүүхэд нь ингээд баярлж исэн хэцүү нөө ямар ч мэдрэмж мэдэрч исэн зүгээр л эцэг их нь бүр ингээд ямар ч тоодоггүй ч гэх юм уу. Тэнгүүд тэр номон дээр нь хальт гарч исэн нэг жишээ нь болохоор ингээд залуухан аав ээж хоёр ингээд хүүхэд нь видео тоглоом ингээд жоох хүүхдсэн баха. Жоох хүүхд нь ингээ видео тоглоом тоглож байгаа байхгүй. Тэгсэн чинь аав нь энэ талаас нь ингээд өө чи энийг ингэж тэгээд өөртөө амар нөгөө тоглоомонд орсон. Тэгсэн чинь ээж нь хажуу талаас нь бас ингээд өөр юм хэлээд үгүй чи энийг ингэж гэдэг ингээ хоёр талаас хэлдэгддэг. Охин нь голд нь ингээ суучаад ингээд аавынхаа хэлснийг чи мэрэж хэлснийг чи мэр алийг хийж чадахгүй бүр ингээд хэцүүдэд ингээд уйлах гад бүр ингээд нөлөөнсөн цэлгэнээд ижсэн чи бүр ингээд аав ээж нь аль нь ч тоохгүй яг тоглоом руугаа орсон. Тэгэл бүр яг ингээд диско уйлж мөлөл тэгсэн чи уйлсан ч гэсэн хүүхдийг ерөөсөө тоохгүй ингээд эцэг зүгээр яг тэрнээс болоод хүүхэд нь ямар болсон гэдгийг нь бол судлаа нуусаа байхгүй байсан ч гэсэн яг эцэг эхчүүд ингээд санаатай болон санаандгүй байдлаар хүүхдээ ингээд одоо сэтгэл хөдлөлийг нь өвтгөхч гэх юм уу тиймэрхүү юмнууд ингээд хийж идэг гэд тэгэхээр ерөөхдөө бол эцэг эхчүүд маань бас тийм юм дээр хэдүүлээ эцэг их болох нь л үний юм чинь тийм юм дээр бас анхан шатны мэдлэгтэй байх нь их чухал юм байна гэж яг уншиж байхдаа бодож байсан. Тийм тэгээд бас ингээд хүн төтгөлгүй хандах гэд тийм эцэг чуд байдаг юм байл л дээ. Хүүхдтэй юу? Тийм. Ингээд хүүхдийн мэдэрч чадсан хүн төтгөлгүй ханддаг гэд нэг юм 2 3 юу гарч ирж ирсэн юм. Тэгээд айгуул бас ингээд жишээ нь эцэг их нь бие биендээ ингээд хүндэтгэлгүй ханддаг ч юм уу эсвэл бие биендээ муухан ханддаг байх юм бол тэр хүүхэд нь за иймэрхүү юм хийх нь ингээд зүгээр юм байна, болдго юм байна. Ингээд угаасаа ингээд өөрийнхөө гэр бүлээсээ өөр гэр бүлийг нөгөө хүүхэд нь мэдгүй юм чинь тэгээд ийм юм зүгээр юм байна гэд амар ингээд хэцүү гэр бүл өссөн байсан ч гэсэн ийм юм зүгээр юм байна гэд өсчдөг. Тэгээ бас би нөгөө сонсчихсан байхгүй. Нөгөө ихэнх ингээд хуваалцаарай. Ихэнх ингээд цуврал алуурчдууд дийн эцэг их нь нэг бол байгаагүй, нэг бол ингээд төстэйдүү тиймэр хүмүүс байсан ч юм уу. Бүр яг тэр яна. Тиймэрхүү юм хэлээ. Тиймэрхүү юмнууд яг гарч ирсэн эцэг их нь яг бас хоорондоо яг шууд болон шууд бусаар ингээ хүүхэд яг эцэг ихээсээ сурж идэг. Яг ингээд өөрийнх нь сэтгэл хөдлөлт нь ингээд оролцъё доо гэдээ оролцдог байж болно. Яг саяны хэлсэн шиг ингээд санаандгүйгээр ч гэсэн эцэг их нь хоорондоо хэрхэн харилцаж байгаа, эцэг их нь өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг хэрхэн зохицуулж байгааг бас хүүхэд нь ингээ хараад
Тэгээд тэрийг яг өөртөө суулгаж яадаг гэдээ бас яг гарч байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хүчрхийлэгч хүмүүжүүлдэг гэдэг яг тиймэрхүү хэсэг бас have to raise a bull юм үлээ. Тиймэрхүү ингээд юмнууд яг гарч исэн. Тэгэнгүүт бас сонирхолтой юм нь siblings ах トゥ. Ах トゥгийн харилцаанаас бас хүмүүс ингээд сурч идэг гэд тэрэн дээр байсан хөөрхөн жишээ нь юу байсан бэ гэхээр ингээд ойрхон насны хоёр хүн ингээд тоглоом дээрээс болоод дандаа муудалцдаг. Тэгчингүүт ингээд тэр хоёрыг ингээд битэн муудалцаатай гэж загнахаас илүүтэйгээр та хоёр ингээд юу хүсэж байгаагаа ингээд хэлвэл ингээд хэлэх юм бол ингээд ойлголцсноо гэдэг аргыг зааж өгсөн. Тэгээ зааж өгөнгүүт хүүхдүүд тэрнээс ингээд миний сэтгэл хөдлөлөө би ингээд илэрхийлэх чинь юм чухал юм байна. Би өөрийнхөө хэрэгцээгээ ингэж илэрхийлэх ёстой юм байна гэдэг тиймэрхүү ингээд soft skills угаасаа гэдэг шүү дээ. Зөвлөм чадвар. Тэгж бол монгол руу шууд орчуулахгүй. Тэгээ яг л soft skills гэж явна байх. Тэгэнгүүт яг тиймэрхүү юмнуудаа хүртэл яг ингээд гэр бүлдээ ингээд сураад явж идэг юм байлаа. Тэгэнгүүтээ бас эцэг хийх нь хүүхдтэй харилцаж байгаа харилцаа нь хүүхдийг ингээд одоо сониуч зан гэж байдаг, өөртөө ихтгэлтэй байх байдал, мөн дээрээс нь нөгөө хичээл сурлага гэх юм академик тиймэрхүү хичээл сурлагада хийхэр амжилттай байхад нь бас аюу нөлөөлдөг гэж байсан. Тэнгүүд нэг амар бас хөрхөн жижигэн судалгаа хийсэн байхгүй юу? Тэр нь юу байсан бэ гэхээр ингээд жоох хүүхдүүдэд ер нь бол амьдралыг харах юм хоёрхон л үзэг. Бараг ер нь бол ингээд хоёрхон л юм хуваацсан. Тэр нь эхнийх нь болохоор би сайн, би чадна, би мундаг гэдэг одоо харах өнцөг. Нөгөөх нь болохоор чи ямар ширтдэг юм бэ? Нүдэж ахаа хань л та. Яг урдаас бүрийг хардах юм. Нөгөөх нь болохоор тийм би угаасаа л муу. Би угаасаа л ингээд чаддаггүй гэсэн. Тэрийг яаж ингээ гаргаж ирсэн бэ гэхээр ингээд хүүхдүүд ийм хоёр юм юу гэсэн гэнэ юм тоглоом. Тэгмээтэй тэрийг ингээд за одоо нөгөө хэлж баг ингээд хэлж мэдэхгүй юм юу хүүхдүүд жоох хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгмэт ингээд за ингээрээ гэж яаж хийж чад жоохнуудад ойлгуулад тэгээд гисэн чинь нөгөөдөл чинь ингээд барьж аваад өмхөөл унгааж мангаагаал юм болсныхоо эцэст яг ингээд тавьсан гинэ яг нөгөө нэг хийгэрэг гэснийг нь тэгэл ингээд юм болж хийснээ эхний хүүхдүүд нь яаж исэн бэхээр яг ингээд нүд нь ингээд бүр ингээд цацарсан хартаа би ингээд чадчихлаа штэ гэдгээр ингээд чам шиг ингээд яг нүд нь ингээд харж исэн гисэн чинь нөгөө хүүхдүүд нь болохоор ингээд тавьсан ч гэсэн би амар ингээд уцнаа ч юм уу би ингээд за би чахан чадахгүй байна гэдэг яг харцаар ингээд тиймэрхүү хандлага гаргаж ирсэн гэд тэгээд энэ бас эцэг гэхээс нь гэр бүлээс нь амар ингээд холбоотой юм байна да. Нөгөө гадаад хүмүүсийн мэддэн шүү дээ. Нөгөө Аз эцэгчүүд жоохон хүүхдүүдтэй хатаах гэдэг гэд тэгээд загнаж уурлахаас илүү нөгөө хүүхдүүдэд ямар ингээд үг надад л одоо ямар үг илүү тусдаг байсан бэ гэхээр ууралж мууралж цогч мохоос илүү миний урам хугарч байна ч юм уу нэг эцэг эхийн нэг тийм гал өгнүүд байдаг штэ. Тийм өгнүүд бол ингээд одоо хүртэл ингээд бодогдоод бийж идэг шүү. Тэгэхээр ингээд ирээдүйд ч гэсэн идэл эцэг болох та яг ингээд тийм өгнүүд ер нь бол хүүхдүүдэд байхгүй болдгоо шүү гэдэг өөрсдөө харахад өөрсдөө бодчихмоор тийм. Тэр бас яг түрүүн үгийг нэг ярьжсэн шиг яг ухаанаараа бодгоос төрүүлээд ч юм уу яг ингээд зүр сэтгэл хөдлөлөөрөө хилцэн ч байж магадгүй өгнүүд чинь яг хүүхдүүдэд нь ингээд бодогдоод байж идэг болохоор тэр өгөндөө ч гэсэн за тэнгуут яг тэрнтэй холбоотойгоор миний дараагийнх нь болохоор трама амар сэдв басан. Трама энэ тэр гингүүт одоо нөгөө нэг юуны эмгэг гэдэг үлээ би бичсэн байж. PTSD юу? PTSD тэрийг монголоор би яг гоё олсон юм аа. Гэмтлийн дараах эмгэг гэсэн байлоо да. Post trauma PTSD syndrome ясаж байна. Тэрийг монголоор болохоор PTSD гэж юу вэ гэж хаачих тэнгууд яг гоё гараад ирсэн. Гэж юу вэ гэдгийг монголоор өчөж байгаа. Гэмтэл ба гэмтлийн дараах стрессийн эмгэг. Тийм нэг. За ингээд ерөнхийдөө бол тэрний талаар гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо трама гэж яриад байдаг. Тэрнээс болоод хүний сэтгэл хөдлөл хүмүүс мэдрэмж нь амар ингээд юу ч үж болно шүү дээ, трама чинь. Тэнгүүд тэрнээс болоод айгу гэмтдэг. Тэнгүүд хэдүүлэнд нь олдож байгаа боломж нь юу вэ гэхээр хэдүүлээ тэр трамагаа идгэж болно. Тийм, идгэх боломжтой гэж хальт гарч ирсэн. Тэр нь яах вэ гэхээр
За тэрнээс өмнө нөгөө трама нь болохоор ямар ч гэсэн ингээд бидний биед чи бити уншил та. Үгүй би дараачих нь уншиж байна. За харин амар Тэгээд багштай шалгалсан нэг энэ дээр явж байгаа юм шүү дээ. Сүүлийн хоёр нь баг том баг. За. Эхнийх нь миний жах их хэцсэн. Тэгээ ямар ч гэсэн трама нь болохоор ингээд бидний биед ингээд стрессний эсрэг гормонуудыг ялгаруулад байдаг. Тэнгүү түрүү яг нөгөө гигийн ярьжсэн ингээд тархинд гэмтчихэрэг хүн нөгөө сэтгэл хөдлөлөө мэдрэхээчдэг гэд. Тэгээ яг тархинд гэмтчихэрэг хүн бас ингээд тэр хэсгээ ингээд одоо тэр хэсгийн мэдрэмжээ мэдрэхээчдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар за хэдүүлэнд нь ийм нөлөө үзүүлт юм байлээ. Тэнгүү тэр травмагаа хэдүүлээ яаж болох вэ ч гэх юм уу те. Нэг хөрхөн хідэн steps байсан юм аа. Үе шат. За үе шатууд байсан. За тэр нь юу вэ гэхээр эхлээд өөртөө ингээд аюулгүй орчныг үүсгээд. Тэгээд ингээд аюулгүй орчинд үүсчээд тэрийг одоо тэр үйл явдлаа ч гэх юм уу өмнө чамааг ингээд чиний сэтгэл хөдлөлийг хөтгсөн юм аюулгүй орчинд ингээд хүн бодохоор ч гэх юм уу. Одоо чи тэрийг илүү яг тэр үе мөчөр нь биш одоо яг тэр аюулгүй орчинтойгоо илүү ингээд холбож хүн сандаг. Тэгэхээр ингээд хамаагүй гайгүй болдог гэд гарч ирсэн. Тэнгүүтээ хамгийн эхнийх нь ч юм уу эсвэл тэрний дараагийнх нь болохоор ингээд аюулгүй орчин үүсгэснээсээ дараа хүн яах ёстой вэ гэхээр ингээд угаасаа тэр болоод өнгөрсөн юмыг би одоо яаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол ингээд чи жаахан ч гэсэн өөрөөр бодож эхэлнэ. Тэнгүү жаахан өөрөөр бодох нь өөрөө айгүй том үр нөлөөтэй үйлдэл юм байлээ. Тэгээд бас нэг өөр арга байсан нь урлаг зураг зурагч юм уу бүжиглэх тийм. Жохо хүүхдийг одоо чинь ярьж чадахгүй тийм юмрхүү юм ярьж чадахгүй байх юм бол зүгээр зураг зурулцдаг. Тэнгүүд ингээд зураг зурж байхдаа өөрөө тэр хүүхд нь ингээд тэрнээсээ салж идэх ч юм шиг билий. Тэгээд би угаасаа энэ сэдвээс жаахан айдаг болохоор ингээд нэг амар ингээд тэгдэг ингээд гэж угаасаа ярмаар байсан. Тэгэл тэгт юм шиг байлээ. Номон дээр тэгчихсэн. Тэгээ дараагийнх нь болохоор темперамент гэдэг дээ штэ нөгөө зан аран шиг. Зан аран шин төрөлхийх биш гэдэг сэдв байсан. Хүмүүс амар төрлийнх би угаасаа л ийм хүн гэж амар тэгээд дээ штэ. Тэнгүүд тийм биш гэлдэж аахгүй. Тэнгүүд одоо хоёулаа нөгөө нэг MBTI нь юу лээ нэ зээх. ENTP. Би болохоор ISFP байхгүй юу? Уг нь бол. Гэхдээ ISFP байсан. Тэгснээс сүүлд үтсэн чи бас нэгэн чөлөө жоохон өөрчлөгдсөн л. Тэгэл яг ингээл баг энэ амирынгийн жишээ нэг байхгүй юу? Ерөөсөө төрөлх юм биш. Хүн дандаа өөрчлөгдөж идэг. Нөгөө сайжиртын байгаа зүтэй. Юу вэ гэл. Тэгэнгүүт энэ дээр юу гарч ирсэн бэ гэхээр би жишээнүүдийн жоохон санаад байна. Хүрээлэн буй орчин буюу гэр бүл ингээд бидний тэр сэтгэл хөдлөл бидний уур чадвартай амар нөлөөлдөг гэдэг. Ер нь бол гэр бүл их гарсан юм байна. Гэр бүл их гарсан гэд. Тэгээд нэг судлаач Харвардын нэг судлаач ингээд нэг судалгаа хийсэн нь болохоор тийм ингээд ээжүүд жоох хүүхдүүдээ ингээд авчирсан гинэ лабораторид. Тэгээ авчираад нөгөө хүүхдүүд нь ингээд зүгээр бос хүүхдүүдэд тоглох гэд үлдээсэн. Тэнгүүд зарим нь болохоор ингээд бос хүүхдүүдэд чөлөөтэй тоглож байхад зарим хүүхдүүд нь болохоор ичимхий бүрэг цаашаа дотгошоогоо тэнгүүтээ ингээд хүүхдүүдийг зүгээр ажигладаг ч юм уу тиймэрхүү янз бүрийн хүүхдүүд байсан гинэ. Тэгээд гадагшаага ингээд хүүхдүүдтэй зүгээр тоглож исэн хүүхдүүд нь том болцсон байна ч гэсэн ер нь яг тиймэрээ байсан. Тэгсэн чинь яг ичимхий байсан хүүхдүүдийн 3/2 нь яг ичимхий хിവэрээ том болсон байна ч гэсэн ичимхий хിവэрээ байсан юм лээ. Гэхдээ хамгийн гоё нь хідүүлээ тэр зан ааш гэх юм уу тэрийг өөрчилж чадна. Темпераментаа өөрчилж чадна гэд. Тэгээд энэ дээр нэг гарч ирсэн юм нь юу гэхээр эцэг их нөгөө хүүхдэд хамгаалах гэж урдуур нь ороо шийдээд идэг штэ. Шийдэж өгöd. Тэр нь бид нарыг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр бидний нөгөө биеэ тааж ингээд шийдвэр гаргахыг маань өөрөө тэр боломжийг маань хулгайлаад байдаг. Тэгээд бидний тархич нь ингээд хүүхэд байхад бол ялцчгүй хурдцтайгаар яг хүүхэд байхад аягүй хурдцтай өсдөг. Сүүлд нь хичнээн удаан ч гэсэн стил ингээл хөгжчихлээдэг. Стил гэдэг яаж орчуулах юм тэгээд зүгээр одоод хүртэл өдөө хүртэл хөгжсээр байна. Тэгж. За тэгвэл зүгээр хэлэх болчих. За. Тэгээ ямар ч гэсэн бидний тарих ингээд хөгжсөөрлөдөг. Тэгэнгүүт яг бүрэн бүтэн ингээд нэг хөгжөөгөө болохоор бид нар ингээд шинэ юмыг өөртөө суулгах боломжтой. Өөрийгөө зөвхөн нэг хайрцагт нэг MBTI-д хорихгүйгээр ингээд хүүхэд байх үеийн ингээд зарим дурсамж хийдүүлээ сандаггүй шүү дээ. Яг тэрэн шиг ингээд бидний ашиглагддаггүй гэх нь хашийн.
ямар ч үсэн тиймэрхүү ингээд бидний ойлголтууд нь ингээд угаасаа мартагдаад хэдүүлээ өөрсөндөө шинэ ингээд ойлголтуудыг суулгах бол бүрэн боломжтой гэдгийг манай номон дээр зохиолч маань харуулсан байсан. Тийм. Ер нь бол нэг иймэрхүү л хэсэг ус. Тийм. За одоо би эцсийн хэсгийг яг үндэ сайн уншаагүй. Гэтэ сая ингээд жоохон ингээд гүйлгээ харчлаа. Тэгээд энэ болохоор ингээд сүүлчийн ингээд хэсгийнхаа маань нэр нь болохоор emotion гэж сэтгэл зүй илүү. Сэтгэл хөдлөлийн ингээд сэтгэл хөдлөл гэсэн сэдвээр ингээд бичиг тайлагдах буюу ингээд одоо ингээд зүгээр бичиг тайлагдах сэтгэл хөдлөл тал дээр бичиг тайлагдах гэсэн бүлэг байна. Тэгээд энэ бүлэг шууд юугаар эхэлж байна? Бас нэг судалгааны юугаар эхэлж байна. Тэгээд яасан бэ гэсэн чинь 1970-ад онд Америкийн заяа 1970-ад он 1980-ад оны ингээд 80-ад онд хүүхэд байсан хүмүүсийн ингээд харьцуулж үзэж байгаа байхгүй юу? Тэнгүүд нь юу харсан бэ гэсэн чинь 80-ад оны хүүхдүүд нь илүү ингээд нэг тийм сэтгэхүүн нэг тиймэрхүү тал дээр асуудалтай болсон. Ямар болсон бэ гэхээр ингээд ганцаараа байх илүү дуртай болсон. Тэгээд илүү ингээд их тиймэрхүү болцсон заяа. Тэгээд ер нь ямар ингээд хайрлагдах гэсэн тэр мэдрэмж нэгэ байхгүй болцсон. Жохон зожиг бүрэгдүү хүмүүс болцсон байсан. Тэгээд ингээд ер нь ингээд төвлөрөх чадвар нь алдагдцсан. Тэгэл өдөржингөө зүгээр гүлрөөл ингээд юм хараал идэг. Тиймэрхүү хүмүүс хамаагүй олон болцсон. Тэгээ энийх нь учир шалтгаан тэгээ эцээд тийм байжгаад тэр нь болохоор нөгөө хүнийг нь илүү их тийм ууртай, бухимдалтай хүн болоход хүрэгдсэн байсан гинэ. Тэгээ учир шалтгаан нь юу байсан бэ гэхэлэр тэр үед яг нөгөө Америкийн нөгөө нэг капитализм буюу нөгөө ажил хийдэг цагных нь урт нь ихсэн. Одоо хамаагүй урт цагаар ажиллаад эхэлсэн. Тэгээд тэр үед нь ингээд гэр бүлийнх нь хүмүүс нь аав ээж нь гэртээ байхгүй. Тэгээ хүүхэд нь ингээд ганцаараа байгаа зожигроод тэгээ яг ингээд хамаг яг ингээд жоохон бахад яг суур тавигдаг буюу яг ингээд хүнтэй яаж харилцах ёстой насан дээр нь байж хаад эцэг их нь ингээд ажилдаа завгүйгээ яваадсэн болохоор тэр хүүхдүүд нь ирээдүйд тэгээд эхлээд бүрөөгөө байна. Тэгээд тийм байна. Зожиг мажиг байна. Тэгээ эцээц тэр нь болохоор ингээд нийгэмд аюултай тиймэрхүү хүмүүсийг бий болгодог. Гэтэ хүн болгоны нийгэмд аюултай гэж хэлээгүй л те. Чи надаа Япон бодогч байгаа байхгүй. Япон нэг тийм гэрээсээ гардггүй яг буудан дээрээ бүр жилмэл амьдардаг тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг мэдэг гэд би нэг бичлэгс үзчихсэн байхгүй. Тэгээ тэр хүмүүс нь яг нийгэмдээ аюулгүйч гэсэн хүн чинь нийгмийн амтан штэ. Тэр бол яг яаж ч утсан энгийн үйл явдал биш. Тэгээд энэ бүхэн нь бас л яг түмэгийн хэлснээр гэр бүл эцэг их тиймэрхүүмтэй холбоотой байдаг. Тэгээд ийм болохоор ер нь бол ингээд энэ нь болохоор нөгөө сэтгэл хөдлөл гэлүү сэтгэл хөдлөл. Одоо тэр нэр нь хэлэх юм. Emotional гэгээгүй. Юу гэж хэлэх гэж байгаа үг нь болохоор emotional deficit. Одоо тэгэхээр нөгөө дутмаг болчдаг. Тэр нөгөө юу ингээд одоо шинэ мэдрэмж авах. Тийм, одоо шинэ хүмүүсийн IQ яаж хөгждөг вэ гэхэлэр ихэнх тохиолдолд ингээд 10 жил хичээл үзээд тэгээд тэр хичээлдээ үзэнгууд нь тэр хүний ингээд мэдлэгэнд хэлж байгаа штэ. Мэдлэгэнд хэлээд илүү олон юм ойлгоод юундаа дуртай, юундаа дургүй юм гэдгийг ойлгоод хүн ухаантай болдог байхад ингээд эцэг их нь ингээд жоохон бахт нь хүүхдээ анхаарлаа тавихгүй байна гэдэг нь болохоор нөгөө хүнийх нь тэр одоо сургууль дээр авдаг мэдлэгийг сургууль дээр авдагтай дүүцгөөс тэр мэдлэгийг гэрт нь ингээд олгож чадахгүй байгаа. Тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлийн тэр ингээд шаардлагатай тэр мэдлүүд нь чаддгүй. Тэгээд тэрнээс хүмүүс тэгэж тийм зожигроод тэгээд сэтгэл хөдлөл тал дээр ингээд бичиг үсэг тайлгдаг хүмүүс болдгоо гэж ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор манай хүн ер нь юм шин санаа дэвшүүлжээ. Ямар санаа дэвшүүлсэн бэ гэхлээр ингээд сэтгэл хөдлөлөө удирдах гэсэн тийм 10 жил зүр хичээл үзэх хэрэгтэй гэдэг. Айгуу чухал бүтцэд нь ингээ оруулах хэрэгтэй. Би ингээ тиймэрхүү сургууль байдаг үгүй мэдэхгүй л те. Багш нар яг зүгээр ингээд хажуу талын ажиллаараа одоо шинэ зарим сургуулиуд чинь сэтгэл зүйч мөчтэй байдаг шүү дээ. Гэхдээ ер нь ингээ сэтгэл зүйч рүү явах гэдэг чинь өөрөө ингээ жоохон нэг тийм буруу ойлголт юм шиг маягийн байдаг шүү дээ. Би ингээ 10 жилдээ ингээ надад ингээ амар хэцүү үед зөндөө болж исэн ч гэсэн ингээ сэтгэл зүйч дээр очих уу гэсэн үг нь намайг амар айлгадаг байсан. Тэгэхээр ингээ сэтгэл зүйч дээр очино гэхээр би ингээ эрүүл хүн биш гэсэн үг. Би ингээ асуудалтай хүн. Тийм тэгэж амар боддог байсан бодлоосоо болоод хэрвээ үнэхээр тэр үед сэтгэл зүйч дээр очсон бол би одоо хамаагүй дээр хүн байх ч байсан юм л үү. Тийм болохоор ингээд үнэхээр ингээд тэр хүний тэр төвшилсэн санаа бол одоо амар зүг юм санагдсан заяа. Яг бол одоо ингээд сургуульчууд ярилцаж болно шүү дээ. Нийгмийн ажилтан тийм хүн байгаад байна. Гэхдээ тэр хүн нь нэгт ингээд сурагчдынхаа төлөө гэсэн гэхээсээ илүү зүгээр нэг тийм сургуулийн менежер ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ихэнхтэй байдаг. Тэгээ тийм болохоор ингээд ер нь бол сургуулиудад амар чухал хэрэгцээтэй зүйл юм байна. Тэг нэг шинэ мэдээ нөгөө одоо Монгол улсын сургууль болгон сэтгэл зүйчтэй байх
ястай болж байгаа юм байна лээ. Тийм тэр нь амар зөв шийдэл гэсэн ингээд сэтгэл зүйч гэдэг чинь бас амар тийм гоё зүйл. Тийм. Тэнгүүд нь тэр одоо тэр сэтгэл зүйчт нь үнэхээр яг хүүхдүүдийгээ гэсэн бодолтой байгаасаа гэж л амар хүсэж байна. Тэгээд ганцхан ингээ өөр дээр нь очих биш те. Тэр сэтгэл зүйч нь өөрөө ингээд тийм ингээд хичээл мичээлүүд ороод ингээд тэгээ заадаг. Тэгээд хүмүүс нь ингээд тийм ингээд safe environment буюу аюулгүй тийм орчин бүрдүүлдэг тиймэрхүү юмнууд байгаасаа гэж болж байгаа хүсэж байна. Тэгээд тэр ингээд сургалтын дээр ингээд юу заах хэрэгтэй вэ гэсэн маягийн юмнууд байгаа байхгүй юм. Тэгээ энэ хүн ингээд 5 юм төвшүүлсэн байгаа. Эхнийх нь болохоор ингээд эмоцоо ойлгох, эмоц л гэж ярьд юм биш үү те. Үгүй юм болов. Эмоц гэж төгөөмөл ашигладаг. Гэхдээ яг монгол хэллэн дээр орчуулах юм бол сэтгэл хөдлөлч гэж байгаа. Тийм. За эмоц гэж ярьдаг. амар урт юм аа. Тийм нэг эмоцыг ингээ ойлгох гэдэг. Тэгээд эмоцыг ойлгох гэдэг нь яадаг вэ гэхлээр би ийм юм мэдэрч байна. Ингээд ийм юм болцсон чинь надад ийм мэдрэмж төрчлөө. Тэгээ ийм мэдрэмж төрсөн болохоор би ийм юм хиймээр санагдаж байна гэдгийг амар ойлгоод. Одоо нэг хүн өөрт нь амар муухай гэлцэн чинь тэр нь өөрийнх нь зүрх сэтгэлийн ингээд өвтгчлөө. Тэгэд өвдөж гин би өвдөж гин гэдгийг ойлгоод тэгээ ойлгох хэрэгтэй. Нөгөө сайхан хүүхэлтэй ингээд үзсэн шүү дээ. Нөгөө хин сая даавт гээд. Тэгээ тэр хүүхэлтэй ингээд нэгдүгээр анги дээр нь ч гэсэн ингээд нөгөө joy буюу нөгөө аз жаргалтай охин нь ингээд sad гэсэн тэр ингээд мэдрэмжийг ингээд байхсгүй ч юм уу ингээд энэ хүн болохоор энэ охины өвдгөөд байна гэж бодсон. Гэтэ үнийн эрэхтэй ингээд мэдрэмжийг мэдрээд тэгээ тэрийг мэдэрч ийн гэдгийг ойлгоод тэрийг илэрхийлээд тэрийг яаж удирдах вэ гэдэг нь амар чухал. Тэрнээс ч ингээд би ийм мэдрэмжийг мэдэрмээргүй нэгэд мэдрэхгүй гэдэг нь бол амар буруу гэдэг. Тиймэрс ихнийх нь болохоор эмоцоо ингээд ойлгоод мэдрээд тэгээд учир шалтгааныг тайлах тиймэрхүү юм байсан. Хоёр дахь нь болохоор эмоцоо ингээд удирдах. Одоо жишээ нь уур нь хурж байгаа ч гэсэн тэрийг ингээд нийгэмд арай ингээд зөөлнөр арай нөгөө хүнийг ойлгохоор ч юм уу тийм өнцгөр зүгээр. Тийм ингээд өнцгөр ингээд юу яасан зүгээр юм байна. Одоо ямар ойлгоцсон уу? Ойлгочлаа сая. Зүгээр юм байна. Энэ бичлэг катлаад нэ. За тэгээ гурав дахь юм нь болохоор ингээд арай их хариуцлагатай тэгээд хандах гинэ. Мисээ ойлгохгүй нэ. Тэгэхээр алгацлаа. Тэгээд нөгөө ганцхан өөрийнхөө биш. За өөрийнхөөгөө ингээд сайн ойлгодог болчингууд нөгөө хүний тэрий чинь нөгөө empathy гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүний эмоцийг юу мэдэрч ийнө гэдгийг ойлгоод тэгээд за ингээд надад одоо жишээ нь надад энэ хүн ингэж хандсан бол ямар санагдах вэ гэдэг өнцгөөс бодоо те. Би энэ хүнд ийм муухай хэлчихвэл ямар нэгэн хүн одоо миний хэлсэн үгийг энэ хүнд хэлчих юм бол тэр хүнд нь ямар санагдах вэ гэсэн юм ингээд амар бодоод ойлгоод явах хэрэгтэй гэжсэн. Тэгээ сүүлчийнх нь болохоор мэдгүй. Тийм гоё ном байсан. За тэгээ ер нь бол ингээд ингэж дуусгая нөгөө emotional intelligence буюу сэтгэл хөдлөлөө өдөртөх ур чадвар. Энэ эрүүл болон амжилттай амьдрал руу чиглүүлдэг зүйл юм аа. Тийм болохоор та нар буюу ингээд удирдах албан тушаалын хүмүүс ер нь ингээд хүүхдүүдтэй эцэцэд ингээд бид нар гэхээсээ илүү яг хүүхд дээр л юм болов гэж би ер нь жоохон бодож байгаа. Яг ихэнх суурийг хүүхд байхад нь тавьж. Одоо бид нэр ингээд хичээлээ ч гэсэн ингээд хүүхэд байхаас нь эхэлчих юм бол тэр нь илүү том юм байна. Тэгэхээр ингээд жоохон хүүхдтэй хүн үзчихвэл танд хандсан юм шүү. Тийм. Гэхдээ бас нөгөө нэг хизээч оройтхгүй шүү. Тийм. Зан чанараа өөрчлөх боломжтой болохоор амар өөрчлөгдөг зүйл шүү. Ер нь тэгээд өөрчлөгдөхгүй гэсэн юм бол бас байдаггүй байгаа. Тийм. Амар за. Баяртай. За өнөөдөр Butter Podcast-ийн peanut butter маань явсан байгаа. Jelly болон цочин түмэн заяа. Урьсан дуурлаа. Бүрөвдөрж байлаа. Бүтэн нэрээр за. Иргэний нэмлэхний нэрээр дуудаад байгаа. За ингээд зочноор танд ирсэндээ зөндөө баярлалаа. Урьсан дуурлаа. Тэгээд ажил амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа. Та нартаас танай подкаст 1000 үзэлттэй болохын төлөө баярлалаа. 1000 дагагчтай болохын төлөө. Нийлээд яг 1000 болсон л. 4 анги нийлээ. Энэ анги 1000 болох хэвээр. 1000 болох юм бол би бэлэг өгнө. Хинд нэг subscriber-аас нь randomly явуулсан. Comment хийсэн хүмүүсээс нь сонгоод комент бичээрэй нэрээ. Гой комент бичвэл гоё юм бэл. Зүгээр ингээд би нэгт байлаа гэд комент бичсэн ч яа тий. Анхны үзсэн хүн нь байлаа. Тийм ингээд ер нь бол комментэд амар дуртай. Бүгдээр ингээд уншдаг шүү да. Унших тийм олон комент битүү ч гэсэн. Бүгдээр амар уншдаг. Нэр бичсэн хүмүүсээс нь сонгоод бэлэг өгнө. За. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.